Манай тэр алтыг багшийн маань шав байгаа байхгүй юу? Тагтаанасаа бид нэр тэр мордины толгой цустай толгой махны сурхын үзүүлээ. Хэсгээ авах бэлдэн болсон морд байхгүй юу? Тэрийн адан багтаад бэлдсэн морд байхгүй юу? Сайн мэцэнэ уу ихэм сонсогчдоо. Өнөөдөр 6 сарын 13-ны өдөр Морьт Харванд унагдчихсан 18 тонны морь 6 сарын 7-нд жаргалантын яамнаас алга болжээ гэдэг мэдээгээр бид өглөөг эхлүүлж исэн бол одоо орой болсон байна. Аль хэдийн бойнд оруулж махалсан гэсэн аимшигтай мэдээг сошиал дээрээс олж хараад хоолой зангираад сэтгэл шимширсэн учраас одоо энэ дугаарыг бол яаралтай бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр Монголын Морьт Харваны спортыг үүсгэн байгуулагч Болдбаатар гэдэг хүмүүний одоо маш гонигтай бичлэгийг сая та хэд маань интрон дээрээс харсан баг. За тэр хүн маань болохоор хэвлэл мэдээллийн байгууллагт дараах ярилцлагыг өгчээ. Номхон морьдоо мэддэг байсан учраас барьж унаад бусдыг нь тууж зүгтсэн байна. За тэгээд уг одоо морины хулгайг, малын хулгайг хийсэн этгээдүүд маань бол Морьт Харванд дэлхийн аваргад бэлдэж байсан одоо шавнар нь байсан гэдгийг бол нуулгүй ярьцлаган дээрээ дуурцсан. За тэгээд ярьцлагандаа бол шавнараас маань ийм зэрлэг балмад үйл гарсанд одоо итгэхгүй байна, харамсаж байна. Анд найз ахын дүүсээс ялгаагүй хөлгүүдээ өгсөн байхыг үзэхэд үнэхээр хэлэхүүг олдохгүй байна гэж одоо хасралтай уйлж байна. Тэгээд өөр олон ярьцлагуудыг нь бас үзлээ. Тэгсэн чинь одоо энэ маань Болдбаатар гэдэг хүн маань бол үнэхээр тийм сайхан сэтгэлтэй үгээр хэлхийн аргагүй тийм гэгээлэг хүн байна. Яагаад тэгэхээр одоо цагдаагаас нь бол яг тэр хулгай хэрэгт хамтдаж байгаа энэ бүлэг хүмүүс гэмт этгээдүүд маань яг ижил бараг 100 гаруй юм малын хулгай, морины хулгай хэрэг нээлттэй байгаа цагдаагийн ингээд захим систем дээр. Тийм учраас бол нэгт тавтан хэрэг хоёрт бол бүлэглэн, гуравт нь ингээ малын хулгай, олон тооны малын хулгай гэдэг утгаараа нэлээд ялыг ингээд хөндрүүлнэ. Одоо анх удаага одоо ямар нэгэн таних тэмдэггүй байсан одоо малыг мэдлгүүгээр авсан бол одоо тэнцэн арга зах ял ч юм уу эсвэл торгуулийн ял оногдуулд юм байна. Гэтэ яг энэ хэрэг дээр бол тавтан байгаа учраас нэлээд хөндрүүлж байгаа. Бараг 10 гаруй жилийн ял оногдуулах байх шүү гэж тэ Болдбаатарт хэлсэн байна цагдаагийн байгууллагаас. Тэгсэн чинь анхнаасаа энэ шавнарыг бол одоо нөгөө нисэг яарамг орчимд дандаа юм малын хулгай гэдэг байсан ийм хүмүүсийг одоо олж уулзаад айл болох зөв замд төгтгөөд тэг ингээд дэлхийн аваргад бэлтгээд одоо энэ Морьт Харваны спортоор хичээлүүлж исэн ийм шавнар нь байсан учраас би ярангууд хоолой зингэрч та айдын ч гэсэн тэгж байгаа хтаа. Ямар ч ийм гонигт мэдээг сонсон ямар ч монгол хүн хоолойн зангираагүй байна гэж байхгүй хөө. За тэгээ гол Болдбаатар гэдэг хүний маань хэлсэн зүйл бол ял идлээ гараад ирсэн байсан ч би шавнараа дахиж энэ спортоор хичээлүүлнэ. Үнэхээр гин буруугаа хүлээж байгаа бол би дэлхийн аварга дахиж бэлднэ гэдэг ийм гайхалтай зүйлийг бол ярьсан дээр дурдсан байсан. За үүнээс гадна интрон дээр ярьслага өгсөн байгаа хүн бол одоо яг энэ буурал морины эзэн Намны академийн тэргүүн Алтан уу гэдэг хүн байгаа. За тэрээр ярьслаганд өгтөө бол одоо буурал морь бид хоёр бол Монгол наадмын нэгэн чимэг нь болж исэн. Бид хоёрын бичлэгийг дэлхийн 50 гаруй сая хүн үзсэн байсан. Тэгээд дээрэс нь Instagram бол илүү нэг олон улсын платформ шүү дээ. Тэрэн дээр бол 20 сая хүн үзсэн байсан. Тийм сайхан алдартай хүлэг байсан гэдэг ярьцлагыг бас өгсөн. За тэгэхээр ерөнхийдөө би таадэд энэ дугаараараа юу хүрэх гээд байгаа вэ гэхээр яг ижил гэмт хэрэг үйлцэх хүмүүс одоо шүүхтэр ямар ял хүлээдэг вэ гэдгийг нэгэн жишээ авч тайлбарлаж өгч байгаамаа. За тэгээд энэ жишээ манаас нэлээд одоо ойр жишээ гэх юм уу олон одоо аймгийн уралдаанд дайрагдсан 3 сайхан одоо хүлэг хулгайд алдагдаад бас бойнд одоо махлуулсан байгаа. Ийм хэргийн талаар ярина. Тэгээд тэр залуу маань бас зүгээр нэг энгийн сайхан уулна. Малчин залуу байсан байна. Хулгайлсан гэмт итгээд болон хулгайлуулсан. Аль тал нь сайхан энгийн хүмүүс байсан байна. Уг нь бол. За. Гэвч энэ удаа бол тэр бол жирийн л одоо малчин хүн. Гэвч энэ удаа хууль бас үйлдэл нь өөртөө хоол үн цэнтэй 3 адууны хувь заяанд ч
өөрийнх нь амьдралч хүнднэлөө үзүүлсэн. Тэгээ харамсалтай нь энэ хэрэг бол зүгээр нэг морь хулгайсан гэж хэлбэрчилж болох тохиолдол биш. Өдөөгийн Монгол айлын хамгийн үүнд зүйл адууны тухай, малчин хүний нэр төр, нийгмийн харилцааны тухай хэрэг болоод байгаа. За одоо шууд гол хэрэг дээр оръё. 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Гишиг өндөр сумын нутаг Хүрмэт багийн зил дээрээс нэгэн айлын 3 адуу алга болсон байна. За эдгээр нь бол хүрэн халзан цусмын 6 настай морь, хүрэн зээрд цусмын хязаалан насны азарган хүрээ, мөн хүрэн зээрд цусмын шүтлэн байдас байсан байна. Тэд бүгд удамтай, уралдаанд дайрагдсан шагнал медальтай адуу байж эзэн нь тэднийг өсгөж, сунгаж, үр тул гаргаж ирээдүйд хашиг олгох гэсэн зорилготой байсан нь бол мэдээж. Гэтэл нэг л өглөө энэ 3 адуунд байхгүй болсон байсан. Эцэстэн дээр 90 сурвалжилж эхэлснээр Булган аймгийн Ташин жилийн сумын махны чэнж дээр очсон гэдэг мэдээллийг бол олоод тэгэд нин дайруудаал хайж эхлэх үедээ цагдаагийн байгууллагт мэдгдсэн байсан. За уг мэдээлэлээр цагдаагийн байгууллага хэрэг мөрдөж эхлээд эзэнгүү бас эдгээр адууг хэн хулгайсан болохыг нь бас илрүүлсэн. Хэргийг үйлцэн этгээд Нар хангай аймгийн иргэн 31 настай малчин Ц гэдэг хүн байж тэрээр тухайн өдөр мотоциклтойгоо замд яваад 3 адуу салангад явж байгааг харсан гэж мэдүүлсэн байна. Ингээд тэр 3 адууг өөрийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклоор хөөж Ташин жилэн сумын төвд байрлах хадам ахыхаа хашаанд нь оруулж хашсан байсан байна. Маргааш энэ бол миний адуу хэмээн хэлээд тэдгээр адууг махны чэнжид нийлүүлж нийт 1 сая 900 мянган төгрөг. Ерөөсөө сая 900 мянган төгрөгөөр махалсан байна. За яг бодит амьдрал дээр бол адуу нь одоо хохирогч П гэх айлынх бөгөөд ижил бундан тамхтай, удам сайтай, бүр шагнал медальтай адуу байсныг бол сая бол дурдсан. За хохирогч П шүүхэд мэдүүлэхдээ энэ 3 адуу маань зөв талын гуйн дээрээ бүгд бундан тамхтай. Нэг нь хүрэн халзан цусмын 6 настай морь, нөгөөх нь хязаалан насны зээр дүрээ байсан. Түүнийг азарганд бол тавьж исэн юм аа. Харин 3 дахь нь бол шүтлэн насны байц байлаа. Энэ 3 адуу нийлж явдаг нийлэмжтэй адуу байсан. Үүний хувьд бол тус бүр 3-аас 5 сая төгрөгөөр үнэлэгдэхэр хэмжээний адуунуудаа нийтдээ 10 дэнгийн сая орчим төгрөгийн хохирол бий бол хүлээгээд байна. Дээрээс нь сэтгэл санааны маш хохиролтой байна гэж ярьсан байна. За ингээд нэг залуугийн 3 адууны төлөө хийсэн бодлогогүй санаатай үйлдэл нь түүнийг дахин шүүхийн танхимд авчирсан. Энэ удаад шууд хорих ялтай хэрэг байсан. За гэхдээ энэ бол зүгээр нэг мал хулгайсан хэрэг бол биш гэдгийг та хэд маань надаар хэлэлгүй бол мэдж байгаа. Энд чинь одоо хөдөөгийн Монгол айлын амин сүнс болсон тий эд хөрөнгө, нэр хүнд, удам судрын одоо үр удам руу чиглэсэн халдлага байгаа шүү дээ. За ингээд та хэд маань ер нь бодоод үзтээ ингээд нэг айл адууга үнтэй үртэл болгоод олон жилийн турш хөдөлмөрлөж өсгсөн. Тэгээ ингээд одоо хүүн унаж уралдах морь гэж одоо хүлээж исэн. Эцэг нь бор азаргаа ингээ уралдуулж байсан ингээ дурсаж басан гэж ярьдаг байсан. Тэгээд гинт нэг шин төлөөр морин байхгүй болсон байвал одоо та ямар мэдрэмж төрхөө тэр айлд тэр одоо малчин айлд. За тэгээд үүн дээр нэмээд тэр адуун зүгээрш нэг малаас гадна олон аймгийн наадам дайрагдсан үнтэй удамтай өвчлийн зорилготой хадгалж исэн адуу байх юм бол одоо мэдээж бүрч хэцүү болж байгаа. Тэгээ хогшин мэдүүлгийг сонсоход тэр адуу бол олон жилийн хүч хөдөлмөр зарцуулсан хөрөнгө мөр бүр одоо гадаад улсаас оруулж ирсэн тийм сайн удамтай мал байсан гэдэг зүйлүүдийг бас шүүхийн тэмдэглэлээр бол дурдсан байна. Тэгээд энэ утгаараа зөвхөн эдийн хохирол биш сэтгэл санааны сэтгэл зүйн маш том хохиролч дагуулж байгаа ийм хэрэг болоод байна л да. Миний яг одоо энэ жишээ авч ярьж байгаа хэрэг болон өнөөдөр тохиолдсон энэ хэрэгүүд. За тэгээ шүүгдэгчийн зүгээс болохоор өмнө нь ял шитгэл эдэлж исэн. Тэр өмнө нь мөн л мал хулгайсан, мөн хүний биед хаалцсан хэрэгүүдийг холбогдож исэн юм түүхтэй. Тэгээ өмнө нь одоо 2 удаа мал хулгайлсан. Тэрэн дээрээ эхнийх дээр нь торгуулийн ял аваа, хоёр дахь дээр дэнсэн аргалзах ял авсан байхгүй. Тэгээ ингээд 3 дахь нь бол одоо нэлээд бүр ингээд хүндэрж байгаа хэрэг учраас хорих ялаар шийдвүүлж байгаа юм байна. За тэгээд
шүүхийн шийдвэр дээр одоо юу гэж гарсан бэ гэхээр одоо санаатай нийгэмд аюултай өмнө нь одоо 2 удаа ял шийдэл хүлээж ирсэн энэ этгээдэд бол олон тооны адуу буюу одоо 2 ба түүнээс дээш мал хулгаас нь бол үнэн гэдгийг бол баталсан. За тэгээд уг үндслээр 3 жил 1 сар 1 хоногийн хорих ял оноосон байна гэж. Тэгэхээр яг миний зүгээс бол би ч нэг айхтар хөдөө төрөөгүй, хөдөө өсөөгүй, яг үнийг хэлэхэд морьч унж чадахгүй ийм хотын зүгээр нэг хүн. Тэгсэн мөртлөө мэдээж ингээ Монгол учраас яг энэ хэрэг надад айгүй хүнд тусаад байгаа. Айгүй гонхтой санагдаад байгаа. Тэгээд ийм ноцтой хэрэг энэ олон тооны морь мал болчиход байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг энгийн нэг тийм унлаганд ашигладаг ч юм уу те. Одоо зөвхөн нэг тийм морь биш ингээд тусгайлан бэлтгэж байгаа морь байгаа байхгүй юу. Тэгэхээр ягаад ч юм би энэ малын хулгай гэдэг энэ хуулийг жоохон дэлгэрүүлээсэй гэж хүсэж байгаа. Юу гэдгийг одоо 1991 онд гарч ирсэн хөдөлмөрийн тухай хуульчид хэтэрхий ерөнхий яжгаад сая 21 онд нэлээд детальчилж нарийнчилж өгсөн шүү дээ. Яг тэрнтэй ижлэх яг энэ малын хулгай гэдэг энэ хэргийг илүү нөгөө детальчлаасай гэж хүсэж байгаа. Ягаад тэгэхээр эн чинь миний энэ жишээн дээр бол харуулж штт те зөв тал дээр бол мундан тамхтай байсан гэж. Тэгэхээр энэ тамгалж байгаа хэлбэр чинь болохоор нэг хүний эзэмшил гэдгийг нь хотолцож байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр зүйл залтаар нь тодорхойлж хүндрүүллээсээ ялыг нь за тэгээд тоо зааж бас хүндрүүлээсээ гэж бодож байна. Тэр нь болохоор яг энэ 3 жилийн ял эдэлчихэд байгаа хүн чинь бол 3 тийм бэлтгэжсэн бас ладууг хулгаалаад бүр минь яталсан байгаа шүү дээ. Тэгэхээр чин энэ дээр бас одоо юу гэдгийг хүндрүүлж яланоос оноогоос л гэж бодчихлаа л да. Би бол одоо тэгээд яг энэ 3 жилийн ял оноохтой болохоор ямархуу одоо аль хуулийн хэддүгээр залтыг үндэссэн бэ гэхээр одоо мал хулгайлах гэмт хэрэг буюу эргүүн хуулийн 17-гийн 12 дугаар зүйлд заасан байдгийн байна. За тэгээд яг олон тооны мал гэдэг одоо тэмдэглэлийг ашигладаг буюу 2 ба түүнээс дээш мал хулгайсан бол одоо хүндрүүлсэн нөхцөлд тооцно гэдэг ийм одоо хууль заалт байт юм байна. Яг хитрхи ерөнхийл байгаа тань л та би одоо энэ өгүүлбэрийг уншаад ч гэсэн дандаа хитрхи ерөнхийлээд байна л гэж ойлгохоор та юу гэж бодож байна. За мал штэ тийм юм чин 3 жил болж гинөө гэж бодож гинөө эсвэл одоо яг миний хийснээр энэ ч нөгөө бэлтгэгдчихсэн одоо тийм морь учраас илүү тусгайлж детальчилж хуульд тусгаж өгөөсэй энэ ялыг хүндрүүлээсэй гэж бодож гин үү. Комент хэсэг дээр бас өөрийнхөө санаа бодлыг илэрхийлж өгөөрэй. За тэгээ ерөнхийдөө бол нэг ийм л хэрэг байгаад байна л да. Маш гонхтой хэрэг. Би өнөөдөр бол яаж байгаа сошиал орох тоолонд бүр маш олон мэдээний сайтууд л олон ярилцлагыг авсан байна энэ хоёр хүнээс. Дээрэс нь хамгийн сүүлд цацгдсан мэдээлэл нь надад бас аюу хүн санагдлаа. За яагаад те зүгээр энгийн одоо морио өсөгдөг зүгээр хүмүүс байдаг шүү дээ. Би 100 адуутай 200 адуутай гэж ярьдаг хүмүүс бол байдаг. Тийм хүмүүсийг яг одоо морийг нь хулгаасан бол заггүй яах вэ? Бас л гэж бодмоор. Тэгтэл эн чинь бүр гадны хүн биш. Бүр ингээ шавнар нь өөрөө тэр морьдоо унж байгаа. За тэгээ тэр унахаасаа гадна сургаж байгаа энэ ч одоо тасал болцсон ийм сайхан хүлгүүдээ яагаад бүр хэдхэн хоногийн дотор бойн дүгүм ячиж байгаа юм бол. Тэгээ дээрэс нь би ингэж бодож байна л да. Ер нь нөгөө манай энэ мах нийтлэх бойн дүгөх гэдэг юу чинь ямар ч эрүүл ахуйн стандартгүй эрүүл ахуйнхаасаа гадна ерөнхийдөө ямар ч стандартгүй учраас ийм том аимшигтэй хэрэг гарч ийн гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр миний санаа бол хэрвээ нөгөө боломжтой байдаг бол одоо ингээл бүртгэл гэдэг бол аль ч зүйл дээр байнгын л одоо ашиглагдах боломжтой хамгийн хэлбэр зүйл байдаг л да. Тэгэхээр яагаад болохгүй гэж те малчтын цахим бүртгэлийн сан гэж үүсгээд за тэн дээр болохоор ихвчлэн ер нь морин дээр л тэмдэг тавьдаг байх гэж би бодож байна. Уучлаарай гэхдээ буруулж ивэл би сайн мэдэхгүй шүү заяа. Тэгэхээр тамгалдаг шүү дээ. Морийг тамгалахдаа одоо тэр чинь бараг л лого гэсэн үг шүү дээ. Өөрийн морины лого гэсэн үг. Тэгэхээр тэр хүн маань өөрөө ингээ бүртгэлээр малчныхаа мэдээллийг ингэж тэр цахим санд ингээ бүртгэлээр оруулаад за тэгээд тэр логогоо оруулаад тэгээд нөгөө нэг жил болгоны тоолго
гэж хийж байгаа шүү дээ. Тэр тоолгынхаа үн зөв мэдээллийг оруулаад ингээ явдаг нэг тийм автомат цахим сантай байвал за тэгээд нөгөө бойнд оруулж байгаа мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тэр нэг талд бол малчин гэдэг нэг тийм хэрэглэгчтэй, нөгөө талд болохоор бой гэдэг нэг тийм хэрэглэгчтэй. За тэгээ бой ингээд өөрхөн тэр цахим сангийн хэрэглэгчээр аккаунтаараа орчхоор бүх одоо ингээд юу гэдэг юм да одоо ерөнхий одоо морины логонууд гэх юм уу харагддаг байвал за тэгэнгүүтлээ одоо тэнд байгаа одоо нядалгаанд оруулах гэж байгаа морь байгаа шүү дээ. Тэр морийг хараат ч гэдэг юм уу яг тэр хүний тэр нөгөө малчин энэ бол миний мал мөө энэ бол миний морь мөө гингүүтээ шууд ядуулчаад байна шүү дээ. Тэр хүний одоо иргэний үнэмшлийн мэдээлэлтэй ингээ харьцуулж хараад тэр малчны мэдээллийг те тэгсний үндсэн дээр бойнд оруулдаг болвол бас нэг тийм стандарт хэрвээ биднэрт байдаг бол яг энэ харамсалтай мэдээ дахиад гарахгүй болов гэж би хувьдаа зүгээр бодож байна. Одоо энгийн мал биш энэ чинь гол нь бүр ингээд дэлхийн тэмцээнд бэлтгэгдэжсэн морь байгаа. Дээрэс нь эсвэл уралдаанд бэлтгэгдэж байгаа ийм морь байгаа даа. Тэгээ энэ чинь ийм сайхан одоо мэдгүй юм да. Тэгээ Монгол хүн байж яахаараа юу ийм сайхан хүлгүүдээ бойнд өгдөг байна. Тэгэхээр л эндээс ч ахуулаад нөгөө нэг Юби комедигийн нөгөө хин ярьжсэн шүү дээ баяраа. Та нар ч морио хүндэлдэг юм уу? Тэгсэн мөртлөө идээд идэх юм уу? Тэгээ морио хүндлэн чиг идэн чиг гэдэг шиг л юм болоод ах шиг байна даа л гэж бодож байна. За тэгээ энэ хүртэл сонссон та бүгдтэй баярлалаа. За тэгээ бүгдэнд нь баяр таа.